Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 25-ны баасан гарагийн 400 шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч Анжгаа гэрлээ. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар орой минь дахин орой минь дүргийн Анжгаа. За орой минь дахин хүргэе. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар Номи Unity банк санхүүгийн байгууллага за мөн амьд бактери хүүхдийн Linux бяцхан гидсэнд ад жаргал бэлгэлэн гэсэн уриатаагаар хамтран аялагч байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр хэлнэ. За тийм ээ. За шуугуулахад бэлэн үү? За өстой бэлэн. За жигнүүч. За. За цаан чинь нэ шүү дээ. Чинэлэг хүүхнүүдээр тэжил гэж амьдэрдэг. Бүр ийм ажлыг энэ бүр ажил заяа. За. Энэ ажлыг бүтэн цагаар хийдэг нэг Япон залуу байна. За. Бүр 15 чинэлэг ивентгчтэй энэ залуугийн баян тансаг амьдралын хэв маяг нь одны анхаарлыг татаад залууч улмал алдаршаад од байгаа гинэ. Нөгөө 15 нь бол одоо бүр ингээ мэддэг хүлэн зөвшөөрсөн юм байна мөн үү? Тий. Оо замрам. Сарда 1 сая иен буюу бараг 26.6 сая долларын гадуур дотор гарахтаа зардал бодгож зарцуулдаг энэ залуу. Па. За. 32 настай гинэ. Оо тэгтээ нэг хүүхэн шиг юм биш. За яах вэ? Такуя Икома гэд энэ залуу YouTube дээр амьдралынхаа хэв маягийн талаар хуваалцсан чинь 3,000 дагагчид нь өнөөх бичлэгийг нь шеэрлээд залуу зүгээр нэг шинийн дотор од орсон. За. Уг нь 3,000 дагагчтай байсан. Японд энэ мэтэр чинэлэг эмэгтэйчүүдээр тэжээл гэхээс өөрөө юу ч хийхгүй амьдардаг залуучууд мэрсэл байдаг юм байна л да. За. Жишээ нь энэ залуу нилээд арчаатай, толиотой, сэргэлэн болохоор 15 эмэгтэй үйлчлүүлэгчтэй гэж байгаа. Оо бүр ингээ өөрчлөлөх шиг ярих юм байна тий. тий. Аа за. Клиент. За. Тий, клиенттэй. Залуу чинэлэг эмэгтэйтэй анх танилцаж уулзалт хийхийн өмнө арьс бие бүрэн амраагаад За. нүүрнийхээ хаванг буулгаад Па. За. нүрээ сайн чигшүүлж будаад үсээ засуулаад зохимжтой хувцлаад сайхан үнэртэн дүрхээд ингээд очдөг гинэ. Манайс л дээр юм байна. За. Би одоо ер нь яаж ч юм даа гэхгүй. Танд бол нэг клиент олдохгүй. Би одоо 15 байлаа гэхэд нэг клиенттэй баймаар байна. Йоо. Тэгээд чинэлэг эмэгтэйхээ гэрт нь очоод За. хамтаа оройн зоог барьж За. дар сууж юм ярьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж бүр нэмээд гэрийн үйлчлэгчийн үүрэгч гүйцэтгэдэг гэж байгаа. Оо за. Тий. Шал угаан, аяг тавгийн угаан, угаалгын өрөө, жорлонгийн цэвэрлэн, нохоог нь салхилуулах гэх мэт ажлыг нь 3 цагийн турш хийж өгөөд хэдийг авдаг гэж. За. 160,000 иен буюу Монгол мөнгөөр бол 4.1 сая төгрөг авдаг. Йоо, 3 цагийн дотор уу? Яа биш ээ чи тийм. Тэгээс хамт тонохгүй юм байна те. За одоо бас дуусаагүй л байгаа шүү. Үнэн нэмэгдээд явчих юм болоо хоногоор бол. За. Нөөт чи 15 юутай штэ. Аха. Клиенттэй штэ. Ингээд 3 цаг болоод явах нь штэ. За. Сарда 8 өдөр ингэж ажиллаад залуу дор хаяж гэж байгаа шүү. Сарда дор хаяж 1-2 сая иений цалин олдог. За. Энэ мөнгөөрөө тансаглаад барагддаггүй учраас хөрөнгө оруулалт хийж ирээдүйдээ санаад авч эхэлсэн гэж ярьсан байгаа. 1 сая иен нөөштэй 26.6 сая төгрөг штэ. 7 хоног юм уу? Сард. Сард ёо. Тэгэхээр чи 2 сая гэдэг чинь штэ 50 сая төгрөг олдог гэсэн. 52 сая, бараг 53 сая төгрөг олдог гэсэн үг. Сард уу? Тий. Йоо за ямар амар тасаа давчраарай гэрлээ тайм баграа. Тэгээ энэ өөрөө бол тэ ингээд зүгээр л амьдраад байгаа штэ. Аха. Харин үйлчлүүлдэг эмэгтэйчүүдтэй сэтгэл татагддаг үгүйг нь асуухад ажиллаа хийж байна гэж бодсон цагт бол ямар ч сэтгэл хөдлөл мэдрэгддэггүй штэ гэж ярьсан байгаа юм. За. Тэгэхээр чи бас ингээд нэг актер учирч үггүй умба жамба болоод идэхгүй юм шиг байна. Гэхдээ бас нэгэн эмэгтэйд үйлчлэх дурггүй гинэ. За. Бүх эмэгтэйчүүдээ гомдоохгүй тулд нэг чинэлэг эмэгтэй 1 сарын турш 1 сая иений хөлс амлахт нь татгалзаж байсан гинэ. Одоо ганцхан л надад үйлчлээ. Тийм. Чи ганцхан л надад үйлчлэл би чамд сарын саяыг өгчихъя гэсэн чи. Нөө. Яа.
За. За. Нас хэвээсэн мөнгөтэй эмэгтэйчүүдийг өөртөө дадах чадвараа олж нээсэн залуу одоо энэ ажлаа бүтэн цагаар хийж эхэлсэн. За. YouTube дээрээ өөрийнхөө амьдралын хэв маягаас гадна энэ ажлыг нь сонирхож байгаа залуус зөвлөгөө маркийн юм өгдөг бичлэг хүртэл оруулсан гэж байна. Бүр. За. Тий. За, англиар Takuya Ikoma гэд бичгээр Япон хэл дээр хөдөлдөг YouTube нь гарч ирнэ гинэ. Та нар мөнгөтэй хүмүүс яах вэ? Нэг Takuya Ikoma авчираад 3 цаг ажилуулчихад ирнэ. Юу нь болохгүй байх вэ? За. За, тэгээд ингээд нэр зураг хөргийг харсан чи ямар хөө залуу байна? Яг вэ нэг бодмол нэг хүүхэн шиг залуучууд байдэн штэ. Нэг залуу байна. За. Оо, бас лаг. Энэ чинь нэг хүний зураг юм уу? Тийм шүү. Би нэг эмэгтэй хүн байна гэж хараад байсан. Харин наад залууч. Тийм байна. За. Энэ чи бараг ОЖ шиг нөхөр байна шүү дээ. За би сэтгэлдээ уншааг юм уу? За. Тийм баг үстэй. Йоо, уншаач тэгээд. Болгон авьяас чадвар хүсэл мөрөд байдгаа. Энэ залуу хууль зөрчөөгүй л байна. Өөрийнхөө аргаар, өөрийнхөө чадвараар мөнгө олж байгаа бол асуудалгүй шүү дээ гэсэн байна. Энэ нийгмийн ёс суртахуун улам л дордоод байна да. Энэ ийм зам төрхийг шүүмжилж болиулах хэрэгтэй шүү дээ гинэ. Тэр эмэгтэйчүүдэн зайлвал их ганцаардсан болоод мөнгө төгрөгийг нь хулгайлах ирчүүдэд нүүр өгснөөс цалин мөнгөөр хажуудаа эр хүн байх хүсэлтэй байгаа юм а да гэсэн байна. Нэрэл тийм бах тий. За, нэрээ тийм ээ тийм тий. Тэгээ үгүй тий одоо ер нь мөнгөтөн луунгаа иднүү, лаагаа иднүү гэдэг шиг анжгаагаа хажуудаа байлгах нь нөгөө залуугаа байлгах нь тий. Энэ тамаа. Бас өөрийнхөө нэрийг авчихсан. За. За, манайхаа өнөөдөр бол өстой нэрээ үнэхээр орж ирж харахгүй бол алдс болохоор мэдээ би ярих гэж шүү одоо. Хятад шуугаа өргөж байна. Хятадын сошиал дээр нэрийн пайз барин зогсож байгаа. Одоо ингээд нөгөө нэг одоо бүх 21 аймгийн уралдаан тэмцээн болоход ингээд Архангай аймаг гэж пайз барьсан зогсож байгаа штэ тий. Яг тийм пайз бариад зогсож байгаа. Бүр яг хүүхэлтэй юм уу? Барби юм уу? Робот юм уу? Үгүй хиймэл оюун ухаанаар хийцэн хүүх юм уу? Эсвэл 0 мис засал юм уу? Гэмээр үнэхээр үзэсгэлэн төгөлдөр нэг охин зогсож байгаа заяа. За тэгээд яг хүүхэлтэй шиг энэ бүсгүүн зураг хөрөг шеэрлэгдээд хүмүүс хөөхөн сайхныг нь гайхаад бүр наа чи амьд хүн штэ. Нэрээ тийм байна хоо энэ чинь яг нэг анимегийн хүүхэлтэй киноны хүн чиг юм байна штэ. Яг тийм байгааз. Гүй тэр төгс бие хаа хүүх нүүр царай үс зүс ямар хөөхөн үзэсгэлэнтэй юм бэ бурхан минь. Яг хүүхэлтэй шиг юм байна. Яг хүүхэлтэй шиг харин бүр. Тийм ингээ өөр зургнууд байгаа юм бодож байгаа. За одоо заяа. За ингээ байжсэн чинь энэ зураг хөргөн ширлэгдээд хүмүүс хөөргөн сайхныг нь гайхаад зарим нь бүр худлаа хиймэл зураг гэж бухаад талцаад одоо бүр цаан чинь сүүди майди болж ин заяа. За тэгсэн энэ бүсгүүн жинхнээсээ хүн байгаа зогсохгүй одоо тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болж таарсан. Одоо бид нар хөгжлийн бэрхшээлтэй гэж ярьдаг юм бол одоо тэгж ярихаа болсон штэ. За Чингюэ гэдэг энэ бүсгүй Шан хотын урлагийн сургуулийн спортын наадам дээр багийнхаа нэрийг бариа зогсож байгаа зураг нь интернет орчинд цацагдсан. За төгс цаашаа шаацсан хүүхэлтэй шиг юм аа. Бүр яг байгааз. Тийм биш тий. Одоо энэ зургнуудыг харалтай. Хараа. Одоо ингээ гарын ангицсан зогсож байгааг нь хараа. Яг шаацсан шиг ядж байгаад ингээд нүдний ийм амир гөлгөрий. Харин тий. Тий. Гүй тэр хамар мамар тэр нүүд яг аниме куклтэй нэг хүүхэлтэй шиг. Нөө нэг мадам Цэсгийн лааны тосон үзэн дотор нэг юм хүмүүс модель байдаг шүү дээ. Тэр шиг л юм ээ. Тий хамгийн гол нь заяа ганц царайн чи юм биш дээ. Наадах чинь ингээд тэр бэлхүүс хөөх мөх мөр зүрийн л гарчих заяа. Одоо тэр цагаан энтлийнхэн тэр цагаан зураг нь бол яг л тийм шаацсан шиг байгаа. Тийм байгаа зү харин. Тий. За тэгээ байжсэн чинь заяа. Одоо төгс цаашаа дэндүү төгс царай төрхтэй царай төрх нь өв тэгш үзэсгэлэнтэй охиныг зураг интернетээр битүү шеэрлээд хүмүүс хуваагдаж муудалцаад байгаа юм байна одоо. За яахаа муудалцсан. За ингэсэн. Зураг цацгасны дараа хүн болгон сайхан эерэг комент бичээгүй. Сонсгол болон хэлний бэрхшээлтэй энэ ч одоо сонсохгүй, ярихгүй. Тийм байна хөрхий. Сонсгол болон хэлний бэрхшээлтэй Чингюэ бүсгүүн хувьд олонний анхаарлын төвд орох таалагдаж байгаач хүмүүс гадаа төрхийг нь элдвэр хэлж доромжилж байгаа нь таалагдахгүй байгаа гэж өөрөө ингээд нөгөө тохионыхоо хэлээр ингээд ярьсан байгаа байхгүй юу? За ямар сайндаа л зургуудыг нь хиймэл оюун ухаанаар хийгдсэн силикон хүүхэлтэй гэдэг тайлбартай ингээд сэвээд байгаа одоо заяа. Тэртээ тэргүй өөрөө амьдрал дээрээ ярьж чадахгүй.
дээрээс нь сонсож чадахгүйгээсээ болж өчтөчнөө бэрхшээлтэй тулгарч байхад онлайнд ингээ бүсгүйн үзэсгэлэнтэй төрхийг нь хараад өнгөрхийн хооронд элдв дээдээр гойчилж байгаа хүмүүсийн бүр нөгөө Шан хотын урлагийн сургуулийн оюутнууд нь ястаа нөгөө нэг хөдөлгөөн өргнүүлээд нэгдээд за нэгдсэн нэг манай найзыг ингээд байгаа ч гэдэг. нэгдсэн нэг компанид ажил зохион байгуулад Чэньёг одоо онлайн дайрагтаас өмөрч хамгаалж байгаа гинэ. За энэ бүсгүй маань өөрөөр энэ сургуулийнхаа одоо тусгай хэрэгцээт оюутнуудад зориулсан юм урлагийн сургуульд суралцдаг юм байна л да. За энэ сургуульд сураад төгснөхийн дараа улсаас шууд ингээд ажлын байраар хангах юм байна. За гэхдээ л хүмүүс муулан барин гоо сайханд нийтэхгүй ч гэсэн бүсгүйг онлайн хайж дагсаар нь байгаад хятадын доюун буюу одоо TikTok дээрх дагагчдынхантай ерөөсө хэдхэн өдрийн дотор 472 мянга хүрсэн. Воо. Гэхдээ энэ гэхдээ нэрээ үнэхээр төгс юм байна өө. Үнэхээр төгс хагаад одоо энэ зүгээр нэг энгийн ингээд би нэмрээ уцтай зургатаа зургийг л харчих заяа. Үнэхээр яг ингээд байж байгаа юм. Харин тий. Хажууд нь зогсож байгаа хүмүүсийг хар. За тэгсэн чинь ингэсэн байлээ. За одоо хүмүүс одоо ингээд 472 мянга голцсон гэдэг байгаа штэ тий. За тэгэнгүүт ерөөсөө ингэсэн байгаа. Хүмүүс ингээд бичиж байгаа юм. Зайхан сэтгэлдээ шаргуу хөдөлмөрч нэмээд бүр онц сурдаг гэж байгаа юм чинь. Бүсгүйг тусгай хэрэгцээтэй гэдгийг нь мэдсэн эргээд хайрлаж халаглаад харамсаад сүд болсон комментууд их бичсэн чинь энэ бүсгүй маань ингэж хэлсэн. Одоо өөр ингээд нөгөө дохиогоор ингээд ярьсан маань заяа. Би ингээд бусдаас дутуу гэж өөрийгөө мэдэрч байгаагүй болохоор айхтар эмзэлдгээ. Тэгээд хэрвээ би ярьж чаддаг байсан бол тэхвэсийн, инхвэсийн ч гэж боддгоо. Яг өөрийнхөө жаргалтай амьдарч байгаа маа л хангалттай санагдгаа. Тэгээд бүтггүй зүйлсийг хүсэж өөрийгөө шаналгах дэмэн штэ. Одоо нэгэнт л энэ хүн хэл орохгүйгээс хойш те. Ерөөсөө тэгээд тийм юм мөрөөдөд зөрүүнөд шаналдгүйгээд. За ингээд бүр ингээд гавж туслахгүй байж худлаа өрөвдөх бодвол те бүр ингээд муурхаасаа долоондор байхгүй. Тэг чи одоо хамгийн амар хэсэг нь заяа. Энэ дунд нь бүсгүйг хандлт авахын тулд хуурамч дүр эсгэж тусгай хэрэгцээд хүн болж жүжиглж ийн гэж буруутгах эхэлсний дараа хөөх юмд өөрийгөө нотолсон бичиг баримтаа өрдөл гаргаж харуулсан байгаа аахгүй чааваас. Би ингээд сая тийм байна. Бүрж би жоохныхын зураг мөрөгтэй бичиг баримт. Би ингээд багаасаа ингээд те сонсголын бэрхшээлтэй, хэлний бэрхшээлтэй би ингээд сонсдгүй, ярьж чаддгүй гэдээ бүр ингээд бичиг баримтаа өрдөл харуулсан ба. За ямар тач одоо цаашид олонний анхаарлын төвд ороод байгаа бүсгүй маань энэ боломжоо ашиглаад тусгай хэрэгцээд хүмүүс тохиолддог одоо хүндрэл бэрхшээлүүдийн талаар нийтэд хүргэх дуу хоолой болохоор шийдсэн гинэ. За сэтгэлдлүүд нь хөөхөнч байж болохгүй ямар ч хэцүү нийгэм юм дээ. Хөөхөн байхаар нь хуурамч гин. Тэгээ үнэн байхаар тусгай хэрэгцээд биш гин. Энэ хүмүүст яг ямар байвал таалагдах ёстой юм бэ? Жаахан охиныг 50 байлгаач гэсэн байна. Хөөхөн байхаараа заавал хиймэл байх ёсгүй үсттэй. Бурхан зарим юмыг нь дутуу өглөөгээд гоо сайханг бол харамгүй заяажээ. Хүмүүсийн муу муухай үгийг битгий уншаарай охин минь. Чи байгаагаараа л гайхамшиг шүү. Энэ хүн хичнээн сонсохгүй ярихгүй ч гэсэндээ уншиж байгаа штэ хамгийн гол нь хараад байгаа штэ энэ чинь. Нэг л хиймэл харагдаад байгаа юм да. Ямар ч хүн ийм тэгш хэмтэй царай төрхтэй байх боломжгүй штэ. Энэ үнэхээр хиймэл хүүхэн. Йоо энэ бол цэвэр атаархал. За яах вэ нөгөө нэг химэлдэгүүд байдаг штэ. Гоо сайхныг ингээд гоо сайхан ингээ хэлж чадахгүй заавал нэг ингээд нэг тэрийг өөнтгөлж иж таашаал авдаг тийм бүлэг этгээдүүд байдаг штэ. Бид нар л бичиж штэ надад ч. Би дараалаад 3 жил ч үлээ 4 жил ч үлээ яг энэ Монголын хөгжлийн бэрхшээлтэй буюу хэл ярианы бэрхшээлтэй энэ хүүхдүүдийн миссийн тэмцээнийг шүүсэн. Бүр тийм миссийн тэмцээн болдог гэсэн юм уу? Миссийн тэмцээн болно, мистрийн тэмцээн болно. Тэгээд тэр чинь дэлхийд очиж өрсөлддөг байхгүй юу? Бүр үү. За. Америкаас Гангаамаа билүү Гангаа гэдэг нэртэй тийм охин Америкт байдаг охин зураач билүү дээ. Тийм охин ерөнхийдөө зохион байгуулад нөгөө нэг дэлхийн холбоотой холбогдоод энийг ингэж Монголд зохион байгуулж ирсэн. Тэгээд би нэг 4 жил хийсэн. Яг үнэндээ те биднээс дээр байхгүй юу? Тэ айгүй тэмцэгч. Тэгээд ингээ амьдралд амар хайртай те. Тэгээд ингээд өөрийг нь хүмүүс ингээд нөгөө нэг өрөвдчих вэ? Тэ намайг ингээд нэг тэртээ би жишээлбэл тэр хүүхдүүдийг өрөвдөд би юу ч хийж чадахгүй байхгүй юу? Тийм байж би тэднийг өрөвдөх нь бол тэ бараг доромжлосноос дор гэдэг байгаа байхгүй юу? Өрөвдөөлтэй ингээл иви яана энэмт ийм хөөрхөн байж яагаад ийм болмол гэх чинь дээр ингээд муу юу гэдгийг те ингээд муу үгээр доромжлсноос эвгүй хүн тусдаг гэдэг. Таалаа одоо би ингэж боддоо шүү дээ зүгээр хувьдаа одоо би тэр хүнийг
одоо энэ хүн тусгай хэрэгцээд гэдэг утгаар нь биш зүгээр л яг энгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах юм бол илүү дээр юм болоо тэр хүнд илүү ингээд нөгөө нэг юм харьцахад амар санагдах юм болоо гэж би зүгээр бодож яг тэгж ярьдаг шүү дээ. Одоо тэгээд бид нар чинь нөгөө хашаахыг бүр мартцсан байдаг шүү дээ. Нөгөө зүгээр л ингээд ярьсаар байгаа тий. Тэр нь хамаагүй тэгэхгүй бол ингээд яг тэр тусгай хэрэгцээд гэдгээр нь ингээд хараал тий ингээд хүнлэлтэд хандаж мандаал эсвэл одоо ингээд таны хэлгээр нөгөө нэг хөөр хідэ гэхлээр тухайн өндөө бүр тухгүй байхгүй юм чинь бүр тухгүй мэдрэмж төрүүлнэ. Манад нөгөө скаут бол ингэдэг байхгүй тусад нь ингэж хөтөлбөр гаргадаггүй байхгүй. Өөр л хүүхдүүдтэй цуг ороод чадхыгаа хийгээд чадахгүйгаа орхиод явчих гээд ингээ оруулцдаг байхгүй. Тийм байдаг. Тэгээд би ч нөгөө ингээд эрт дохооны хэл ингээд нөгөө хэлхүүгийн дохоогоор яриад сурцсан тэр маань айгүй хэрэг болж байгаа байхгүй. Нөгөөдөлт чи ингээд АБМБ-гээ яриа явцдаг болохоор тэр нөгөө нэг юу хийхэд айгүй гоё байсан. Нөгөө шүүгч хийж байхад айгүй гоё байсан. Тэгээд бид нар чи өөр юм тийм ай тавиад нөгөө дохооныхоо хэлээр дууддаг штэ. Тэгж мингүүдстэн дээр ингээд дотроо ингээд улмаар л санагдаад идэг гэсэн. Гэхдээ ингээд гаднаа бол ингээд юу ч болоог юм шиг царайлаа тэгэл шүүгээр суудаг гэсэн шүү. За Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжиж ярьж байгаа юм. За таны мэдэр орё. Хоёул чи нэг хамтран аялагч ярьсан билүү яриаг үлөө? Үгүй шүү дээ. Яриаг юм ш. За тэгвэл одоо хамтран аялагч ярио. Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн дад жаргал бэлэглэн суурайтаагаар хамтран ажиллаж байгаа. За тий. За Linux гэдэг зүйл бол өөрөө ийм нөгөө нэг амьд бактериуд чинь ходоодонд очиж ажиллаа хийдэг. Ходоодонд л очиж ажиллаа хийдэг. Гэтэл бид нар ингээд амаараа оруулаад ходоод хүртэл чинь шүлтлэг орчин, хүчлэг орчингоор ингээд дамжаа явдаг юм байна л да. Тэгэхдээ ихэнх амьд бактериуд үхчихдэг юм байна. За энэ Linux бол юугаараа онцлогтой юм гэхээр гадуураа лёп хилжүүлсэн ийм давхартай. Энэ лёп хилжүүлсэн гэдэг нь юу гэж байгаа юм гэхээр таны энэ уусан энэ амьд бактериуд чинь яг нөгөө хэрэгтэй газараа очиж үндсэн ажиллаа хийх хүртлээр өгөхгүй. Яг бүрэн толгоогоор очиод ажиллаа хийдэг гэж ойлгоход болно. За тэгэхээр хүний бие дээр штэ маш олон тооны бактериуд оршиж байдаг. Бид нар тэрний хідэн нүхэд ялгцаар гадагшаагаараа дахиад нэмж хидийг аваад байгаагаа бол одоо мэдэхгүй. За тэгэхээр хүний биед ер нь бол 1-2 кг буюу хідэн их 80 бактери байдаг бөгөөд нийт бактерийн 95% нь түрүүний анжигагийн хэлсэнчлэн ходоод гидсэнд байдаг байна штэ. Занаадууд чинь бүгдийг нь гаргаж ирээд нэг ширхгээр нь өрөх юм бол 2 ширхэг газрын тестний талбайг бүрхүйц ийм их бактери байдаг байна. Бидэрт хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Яг үнэ. За эдгээр бактерийн тэнцвэрт байдал нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг бол олон тооны судалгаагаар бол баталсан. Тэгэхээр сүүлийн 40 жилд хийгдсэн нийт судалгааны 80 гаруй хувийг ашигтай бактерийн тухай судалгаанууд бол эзэлж 1977 оноос хойш хүмүүс судалсаар л байгаа. Ер нь бол. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь бол ер нь өөртөө бас нэг ер нь бол бид нар байнга л ярьж байгаа да. Тэгээд Linux гэж өчөөд нэг Linux амьд бактери гэж өчөөд Facebook руу н ороод харчаарай. За тэгээд бүх өөрт ойрхон байрлах ямар ч юмын сангаас авах боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бяцхан гэсэн над жаргал бэлэглэн суурайтаагаар амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өргөжлүүлье. За миний энэ хоол унд идж байгаа хүмүүсээ хоол унд мундаа холхон тавиар энэ амар шүү. Бурхан минь. За. Сидней хотын нэгэн зоогийн газар үйлчлүүлж байсан иргэнд үхсэн харахыг зоог болгон үхсэн хэрэгтэй уучлалт гуйгаад байна. За. Татсуя West-Ride гэдэг энэ газар саяхан Google review дээр нэгэн хэрэглэгч салаатнаас харах болсон тухай үнэлгээс санал шүмж дээр нь бичсэний дараагаар албан ёсоор уучлалт гуйсан. Яна ямар амар юм би. Кацудон гэдэг хоол юм байлгүй дээ энэ бодвол захиалсан эмэгтэй салаатаа идээд ниллээд дуусч байхдаа өнөөх гөлчийсэн харахыг нь олж хараад шоконд орцсон. Яна салаатанд ороосон ёо ямар сичим бэ ёо. Би харин хоол унд идж байгаа бол хол тавиараа гэж хэлсэн шүү дээ. Тухайн үед зоогийн газарт байсан бүх хүмүүс орилолдоод хоолоо орхиод бүгд гараа явсан. Тэгэж хоолны газрыг орхиод. Харин энэ бүсгүүтэй хамт хооллож байсан найз нь Татсуя гэдэг энэ хоолны газрын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгааг нь. Ядахад өнөөх харахтай хоолыг нь идэж таарсан эмэгтэй маань жирэмсэн хүн байж тааржээ. Одоо харахнаас гаралтай ямарваа нэгэн өвчин тусчихсан байх вэ гэд
бөөн шинжилгээ өгөөд явж байгаа юм байна. Тийм штэ. За зоогийн газрын зүгээс үйл явдлыг үгүйсгэнгүүн дээр чин сэтгэлээсээ уучлалт гуйсан. Салаатаа гадны компаниас хүргэлтээр авдаг учраас тухайн компанитайгаа холбогдож энэ асуудлыг тодруулж байгаа гэсэн мэдээлэл хүртэл хийцэн байгаа юм байна. Яа, тэгтэл сэжийн. Яа, За. $5 гинэ наа салаад нь. 9 News гэдэг совгийн мэдээлж байгаагаар бол хэргийг шалгах ажиллагаа аль язуур эхэлсэн, харин иргэдийн хувьд Сиднейн Татсуя West Ride гэдэг энэ зоогийн газрыг бойкотлох хаяныг аль язуур онлайнд өрнүүлээд явцсан. Энэ одоо дампуур Одоо ямар ч найраа. Хин чишээ орохгүй үнэндээ. Тэгин. Ойлгомжтой. За сэтгэлдлүүд нь хэрвээ миний хоолноос харах гарч ирвэл бүр идэж байгаад олвол би шууд уйлах байх. Тэгээд ямар нэг өвчнөд уссан гэдэгтээ итгэх байх. Ийм үйл явдал надад тохиолдохыг нэрээ үнэхээр төсөөлж чадахгүй байна. Уурсандаа эзнийг нь алгадмаар санагдах байх гинэ. Юу тэр уурлаж муурлах бол энд бол өстой бүр багтахаар байгаа хөө. Тийм штэ. Бүхд бүтэн ийм том амтан байхад тэр салаатыг хийж байгаа хинч мэдэхгүй байна гэж байхгүй. Тийм. Салаатны компани ажилтан албаар л хийсэн байх. Тэрнээс биш харах салаатанд ороод живж өгөхгүй нь л тодорхой штэ гэсэн байна. Бас нэг үнцүү шүү. Google review дээр үнэлэх бишээ. Харин цагдаад гомдол гаргах хэрэгтэй. Огүйц сүрчлээ гэсэн байна. Яа. Үнэхээр энэ бол Агууц битээ хэл хүрч ийн ёо бурхан минь. Яа. Бүүзэгд минь базар байна. Энэ бол үнэхээр амар. За. Одоо миний дараагийн мэдээ штэ те. Та нөгөө нэг дээр үе онооноо сайн мэдэмч нөгөө ийм онгоо идэв штэ. Нэг залуу бооны дээдлийн орон дээр унчиж доорны 3 хоорч ирлээ. Аас нэрэ буалаад чамд ямар залуу таадагддаг гэж би харин сансрын нисгч залуутаа л сумаар байна гэсэн чинь би цэргийн үнд дуртай штэ гэсэн чинь нөгөөтг нь надаас нэрэ казах залуучууд амар таалагддаг. Нэг нь сансрын нисгч спортын хүн таалагддаг гэсэн чинь нөгөө залуу нь сонсчээснаа сониож өсрөнгөтэй. За охтууд танилцгуу спортын мастер хушууч Аклбай гэж танилцдаг тий. За яг тэрнтэй адилхан. За. Царай марай нь бол тийм лаг биш ирнэ. Үнэхээр супер залуу байна заяа. Америк нэгдсэн улсын армийн нэлээд гадуур чанга анги нэгтгэл тооцогддог. Тэнгисийн зэрэгт алба хаагаад нэмээд за одоо сайн сонсоорой. Харвард төгсөж эмч болоод за эцэст нь сансрын нисгэгч болж сансарт нисчгээд байгаа. Доктор Джонни Ким гэдэг залуугийн зураг интернетэд бүр мем болж их бүр шеэрлэгдээд бүр. Энэ залуу чинь нэрнгээс амар од болсон. Үгүй харин тий. За одоо заяа бүр ингэдэг гинэ. Бүр ийм юмнууд явж байгаа заяа. Бар ээжүүд хүүхдүүдэд зодохдоо Джонни Кимийн зурагт мөргүүлдэг. Джонни Кимийн тухай мэдээллийг Аз ээжүүдээс ямар ч хамаагүй үн цэнээр нуу. За. Джонни Кимийн тухай ээж чинь ярьж эхлүүл наадах чинь амьд хүн биш киноны дүр гэж хэл заяа. За ийм юмнууд бол маш их явж байдаг. За тэгвэл одоо 41 настай 100 гаруй тусгай ажиллагаа гүйцэтгэсэн Америкийн армийн тусгай ангийн албаагч, анагаахын доктор, армийн эмч, онгоцны нисгэгч, нэмээд НАСА-гийн сансрын нисгэгч гэх амьд хүн яаж амжуулдаг юм бэ гэмээр олон амжилт бүтээл цол гоншинтай энэ Джонни Ким маань сансарт нисээд олон улсын сансрын станц дээр ажиллаж байгаа гинэ одоо. Энд нэг хүн пэх яг миний сонирхол гинэ. За тэгсэн чинь онлайн супер залуу гэдгээрээ алдарсан Джонни Кимтэй Массачусетсын эмнэлэгт хамт ажиллаж байсан дарга нь ингэж хэлсэн гэж байна. За. Джонни бол өгдөө цөөтэй одоо юу тээж явааг нь бол мэдэх боломжгүй. Гэхдээ харилцахад их амар хүн. Гайхамшигтай даруухан энэ залуу ямар ч ажлыг супер гүйцэтгэдэг. Хий гэж хэлэнгүүд л хийчихсэн байдаг нь. Байдаг байсан нь гайхамшигтай байдаг байлаа гэж ярьсан байдгийм байна. Хий гэж хэлээд эргээд даргаад хийцэн байна заяа. За энэ бүр нөгөө олон улсын сансрын станц дээр очиод яг одоо нөгөө нэг сансарт дээр штэ тий. За тэгсэн чинь наадах чинь ингэсэн. Бүр амар өндөр цолтой юм байлээ. Армийн тэслэгч командлагч гэдэг цолтой энэ залуу маань Сан Диегогийн их сургуульд математикчаар бакалавра хамгаалаад заяа. Дараа нь Харвардад элсэж анагаахын эмч болсон. За Харвардад сууж байхдаа НАСА-гийнхан одоо нисгэгчд шалгаруулж авч байгааг дуулаад хүсэлтээ өгөөд 18 мянган нэр дэвшигчээс сонгогдсон энэ супер залуу маань 2025 оны 4-р сарын 8-нд Казахстаны нутаг дэвсгэрээс Союз МС-27 өлгөөр хөөрсөн. Одоо экспедиц 72-73 дугаар багт орж олон улсын
сансрын станц дээр ажиллаж байгаа юм байна. Тийм байна. Яг сая бол нөгөө бөөндөө байж байгаа чинь бол сансрын станц дээр байж байгаа шүү дээ. Энэ тэгээд өөрөө бол Америкийн иргэн юм уу? Америкийн иргэн гэхдээ гарал нь Аз. хин гинэ нэр нь Жон зааж байгаараа Johnny Kim. Солонгос юм шүү. Kim гэхээр тийм байх тий, солонгос. Солонгос байх магадaltaй юм байна. Солонгос байж болохын энэ Сингапур, энэ Хонконгийн нөхдүүд ч бас тийм сонин нэртэй байдаг шүү. Бас нэг юм нэг Европ, Аз солилцсон нэртэй байгаад байдаг. За би тэгтээ солонгосчууд айгүйх Америк руу ирж амьдардаг учраас солонгос байх магадлал өндөртэй гэж бодоод байна. Тэгтээ бас өөрөө ингээд бас нэг тийм даруухан царайтай харахад тийм нүдэн дулаахан залуу байна шүү дээ бас тий. За сэтгэлдлүүд нь энэ нэрээ жинхүү хүн байсан юм уу гинэ. Би жинхнээсээ хиймэл оюун ухааны боловсруулсан хүн гэж бодож байсан штэ гайхамшигтай юм бэ гэсэн байна. Ээжээсээ энэ залууг их нуудаг байлаа. Аз ээжүүдийн мөрөөдлийн хүү болохоор сургуульд байхдаа их л хайрцуулагдаж загнуулдаг байлаа. Johnny чи мөрөөрөө мундаг байхгүй бид нарыг хөлдөө өгч чирсэн шүү бро гинэ. Яг тэгээд игнэр нь ямар азтай юм бэ? Хүүхдүүд нь ч гэсэн энэ залуушгээ мундаг хүн болж өсөх байх та. Ямар хүмүүс нь ийм лаг байдаг байна гэсэн байна. За. Тэгээ энэ гэр бүлийнхэн талаар юм алгуу. Баггүй. За би одоо хайж хагаад олчихъя заяа. За хоёул нэг хамтран хэлж ярьчаад үргэлжлүүлье. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн урайтаагаар хамтран ажиллаж байгаа. За нэгдүгээр тэднийх зээлийн хүүн хамгийн бага хүүг санал болгож байгаамаа. За дараа нь мэдээж уян хатан нөхцөл те. За тэгэхээр уян хатан нөхцөл гэхэлэр одоо юу юм бэ гэхэлэр юу гэдэг Номын Unity банк санхүүгийн байгууллага илүү урт хугацаа ч юм уу эсвэл одоо ингээд та одоо газар тариалан эрхэлдэг байлаа гэхэд газар тариалангийнхан хизээ ургацаа урааж аваад яаж өр өгөөж авах вүлээ ч гэдэг юм уу те. За энэ ингээд нөгөө нэг сар уйлдрал жилүүдэд тааруулаад ингээд төлбөрөө төлөөч гэдэг юм уу те. За өмнө нь бол ингээд шууд ингэдэг байсан шүү дээ. Одоо та 4 сарын 25-ны өдөр зээл авсан бол шууд дараагийн сарын 5 сарын 25-нд төлбөрөө төлөх болчихдог байхгүй юу? Тийм гэтэл яасан бах нь уян хатаа энийг эдийн засагчтайгаа ярилцах боломжтой. За дээрэс нь одоо юу гэдэг 400 сая хүртэл 30 сарын хугацаатай үл хөдлөх автомашин барьцаалсан шуурхай зээлийг та авч болж гин. За мөн 400 сая хүртэл 84 сарын хугацаатай төрөл бүрийн автомашины зээл, за мөн хэрэгцээт бараагаа авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээл үйлчлэгч бас танд үзүүлж байгаа шүү. За. Мэдээж та байгаль газраас гар утсаараа OmniWay аппликейшн ашиглан уян хатан нөхцөлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд эренхийн зур авах боломжтой. Яг үнэ. За энэ бол OmniWay гэдэг чинь бол яг л нөгөө ингээд гар утаснаас ямар нэгэн барьцаагүйгээр авчдаг зээл нь 10 сая хүртэл байдаг юм шүү. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хөссөн үедээ дуртай байрлалаасаа зээл авах нь бүр амар шүү. Энэ нь бол OmniWay гэдэг аппликейшнийг гар утсан дээрээ татсан үед болно. Та бүхэн доорх салбарууд дээр ажлын өдрүүдэд өглөө 9-оос 20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11-аас 20 цаг хүртэл ажиллаад хараад бүр амралтын өдөрч очиод OmniWay аппликейшны зээлийн гэрээ хийхээс гадна хүссэн санхүүгийн үйлчилгээгээ газар дээр нь шийдвэрлээрэй гэсэн байна. За тэгэхээр та 7790 1000 буюу 7790 10 тэг гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн Номын Unity Facebook хуудас руунаас орох боломжтой байгаа. Тэгээд салбарууд нь улсын хөтөлбөрийн 4 давхарт байна. За хаан улдүрэгт Номын United хөтөлбөрийн 2 давхарт, 3 4-р хороолол Номын хөтөлбөрийн 4 давхарт, за Сонгон нархан дүрэгт бол авто удалдааны салбарын B103 тодод байгаа. За Баян зүрх дүүргийн Автрэ төвийн 16 тодод шин салбар нэмэгдсэн байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт Номын Unity банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За. Энэ чинь солонгос гаралтай юм байна. Тэгнээ тэр Ким гэвэл Jonathan Young Kim гэж байна. За. 1984 оны 2 сарын 5-нд төрсэн 41 настай нөхөр юм байна шүү. За, эхнэр бол те юу байна? Эхнэрийн талаар бол энэ дээр алга. Тэгтээ ингэсэн байна. 3 хүүхэдтэй гэсэн байна. Тэгэхээр эхнэр байж таарах гэдэг. 3 41 настай хүн бол эхнэртэй байж таарна. Тэгэхээр одоо сараа мараа минь одоо юугүй бодацтай хэрэггүй. Наад чи айл уус морлогдсон нөхөр байна шүү. За миний дараагийн мэдээ. Энэ өстой үнэн солиотой мэдээ заяа. За
Хаан кобра гэхлээр юу шүү дээ. Ер нь энэ хортой могоонууд дотроо эхний 10-т бол багтж идэг ийм амар хортой могоо байхгүй юу. Тэгээд томч гэж найгуу, зэрлэгч гэж найгуу итгээд л дээ. Тэгсэн чинь Тайландд нэгэн эрд зөрөгтэй бүсгүй энэ хаан кобротоо нүцгэн гараараа тулдсан гэд од одод сүйд болж байна. Бацраа ямар амар юм бэ бүсгүй минь. За энэ бүсгүй маань яасан бэ гэхээр Са Кайо гэдэг мужид байдаг гэрийнхээ ойролцоох шугуугаас мөөх түүх гээд орж л дээ. Ойроо гэсэн үг шүү дээ. Тэгсэн мөөх түүж байх үед нь араас нь хаан кобра могоо гитэж байгаад гинэт гоёруу нь хазж дайсан байгаа юм. за Тэгсэн хүүхэн ч сүхэтэй хүүхэн байж таарад нөгөө кобра могоогоо багалзуурдаж авч байгаад үз таржээ. За тэгээ эхлээд нүүр амруу нь хит зохиж байгаад сулдраад ирэхийнх нь үед нь газар унгаж дэвсэлж эхэлсэн. за Могоог. Ингээд зөрөгт бүсгүй маань хаан кобротоо улаан гараараа хийсэн тэмцэлтэй ялалт байгуулад харин дараа нь өөрөө эмнэлэг рүү алхаж очиод очихдоо амь насанд нь халдах төгсөн могоон зогцсыг баримт болгож барьж очиод эмнэлгийнхнийг айлгаад өөрөө интернет яваад болжээ. 47 настай бүсгүйн хувьд бүхэл бүтэн 4 м урт могоотой нэгийг үзэж нэхидэлээ уралцж басны эцэст ялсан. Бүсгүйн найз нь тохиолдсон үйл явдлыг нь зураг хөрөгтэй нь фэйсбુક дээр оруулснаар 4000 гаруй шеэртэй 1000 гаруй комменттэй ийм супер одоо Тайландд бий болчиход байна. энэ гэхдээ хөлөндөө бол нэг хатуулаад авсан юм шиг Тийм байна шүү дээ. Эхлээд нөгөө нэг мөнгө түгээд байж байгаа. Хойноос нь гиндүүлсэн шүү дээ. Тэр урдаас нь дайрсан бол хүүхэн багалзуурдаад авахсан. хөлөө бүр амар том боолгоо тэгээд доотлын хөл мүл нь бас нилээн хавгандсан байх шүү. Тийм зураг нь байгаа. байгаа. Йоо, балиар том могоо байна шүү дээ. Харин штэ. Пүүзэгдээ. Йоо, за би бол гэдэг мэдгүй хатуулаад өгцөө. Угаасаа энэ хүн үнэхээр им зөрөгтэй юм байна, бурхан минь. Йоо. Ястай энэ баатарлаг зөрөгтэй. Харин тийм. Баатарангуй. Гэхдээ ер нь ингэдэг юм байлээ. Энэ зүүн өмнөд Азийн багийнууд байна шүү дээ. Могоноос айдаггүй заяа. Аха. Бидэрт манад ч нэг ийм нэг ийм метртэй могоо бол томдоод орно шүү дээ. Тийм шүү. Тэгээ бид нар нэг манай цуслан дээр нэг хэдэн сайн дурын нөхдүүд байсан. Тэрэн дотор нэг хоёр малайз хүүхэн байлуу. Индонез ч үлээ хоёр хүүхэн малайз юм байна. Хоёр хүүхэн байсан чинь манайхан чи ийм нэг явгаа идэлээр явж хагаад хүүхдүүд ваа багшаа могоо зогоо гэж орилдоод аюул болоод бид нар ч бас тэнд чинь сүр болж байгаа шүү дээ. Холдороо матгуулуу гэж ингээл сүржинчээс нөгөө хүүхэн чи очсноо барьж авснаа. Ийм зулцхан могоноос хайгаад байхтай гэдэг холоо шидчихэж байгаа байхгүй. Юу яриад байгаа наад чи манайдаа бол амар том могоо гэсэн чи. Манай тэнд хоёр хүн залгсан могоо байдаг. За юу гэсэн ёо. Ямар амар юм бэ бурхан минь. Энэс ухаалцсан. За сэтгэлдлүүд нь. За Тулаад ирсэн үед ямар ч хүн айж толгомддог байхад энэ харин ёстой мундаг хүүхэн байна штэ. Кобротой бараг тулдсан юм шүү. Тайландууд чинь маутагаараа лаг үсттэй. Тэгээд л ялждаг гэнэ. Нэр мута бокс гэдэг. Тайландын бокс байгаа штэ. Хортой могоо үсттэй яаж хорн үйлчлээд өгчгэлгүй могоотой зодтолсон байгаа юм. Цаанаасаа биеийн хөгжилд эсэргүүцэл сайтай эмэгтэй бололтой гэнэ. Нэг л инээдтэй санагдаад байх юм. Үхэл амьдрал яригдж байгаа ч гэсэн инээдтэй л уншигдаад байна гэнэ. Надад ч гэсэн инээдтэй санагдсан уу санагдсан. Гэхдээ энэ хаам кобрагийн хор жоохон удажижтэй одоо юу гэдэг цаг магийн дараагаар үхэл түрэгдэг байх та. Тэгээд төрүүлээд эмнэлэгт очиод нөгөө нэг могоо байгаа учраас энэ могооны хорны ерөндөг гэдэг. Энэ Тайландд ч нэг ерөндөг нь бүх эмнэлгүүдэд байж байгаа шүү дээ. Байнгын нөгөө нэг могоо татгуулдаг газар учраас ер нь бол тэгдэг. Хэрэг могоо зогоод элдв бусын шавжинд татгуулах юм бол заавал зургийг авч ирээрээ. Ямар могоо вэ гэдгийг нь харж иж тэрэнд таарсан ерөндөгийг нь хэрэгэлдэг учраас тэрийг нь мэдж байгаарэ гэж хэлдэг юм байсан. Бас учирч анцантай юм байна. Зөв. Могооны хорны ерөндөг тустай байх гэдэг байгаа байхгүй юу? За би гэс нэг мэдээгээ гэлцүүлчих. За энэ одоо би айгу тийм зэв мэдээ ярьж өгөх гэж байна заяа. Японд болсон эргэлдээ. Осака хотод Экспо 2025 гэдэг үзэсгэлэн арга хэмжээ зохион болгож байгаа юм байна л да. За тэгсэн чинь энэ арга хэмжээний үеэр дотоодын нэгэн жуулчин арга хэмжээн дээр арилж байсан хамгаалагчийг өмнөөс үхрүүлж ууршлалт гуйлгасан хэрэг гараад бичлэг нь цацагдаад онлайн даяар Япон жуулчин одоо бол нүдчийн балбчийн. За нэг солонгос кинон дэр нэг хаяа нэг те сөхөрт суугаад ууршлах гуйл ингэн тэгнэ гэж нэг дайданжиг царилдаг штэ тий. За үйл явдал 4-р сарын 17-нд болсон Дэлхийн Экспог Осакад 1970 оноос хойш 2 дахь зохион болж байгаа учраас чухал ач холбогдол өгч бэлтгэл арилаач маш сайн хангасан юм байна. За ямар үйл явдлаас болж харуулыг газар сөхөрт суулгаж ууршлалт гуйлгасан бэ гэж
Бүр үнэхээр инээдтэй За. заяа. Бүр таны одоо бүр инээд чинь хүрнэ. Хүүт энэ нөгөө зүгээр үйлчлэгээний ажилтан байж Тийм харин ингээ бүр яг ингээ кинонд гаргадаг шиг сүхэр суулгаж байгаа. Өөрөө ингээ гар мараа ингээ зогссон. Йоо бүр наач бүр дөрдөө Хаана орсон. уу заана уу? Дөрдөө орсон баашка заяа. За зүгээр л гарч ирэл миний тавьсан машин хаана байна гэсэн чинь өөрийнх нь одоо тэрийг ингээ хаашаа бол машин руу хурж болохыг асуусан чинь анханасаа машина хаана тавьснаа мэдэхгүй төөрч байгаа хүнд хамгаалагч хөөрхи ингээд олигтой хариулт хэлж өгч чадаагүй юм байна л да. За ингээд олигтой хариулт өгөөгүй учраас чи миний өмнө сүхэр суугаад үнэн сэтгэлээсээ уушлалтгүй. Яагадгүй чи миний машиныг хаана байгааг мэдэхгүй байна. Энэ гэхдээ өөрөө тэр хүн Япон юм байгаа үст. Тийм ээ, адилхан Ямар Япон. солиот юм бэ энэ ч одоо. За одоо би бол хятад метад хүн очичоод ингэсэн гэвэл би бол хятадууд ойрхон байгнууд магадгүй гэж бодох гээд байгаа байхгүй юу? Тэгээд ингээ бөө хэрүүл тэмцлээсэн заа. Тэгээ ямар сайндаа хажуугаар өнгөрч явсан хүмүүс бичлэг хүртэл хийснээр энэ уваагүй үйлдэл нь бол илчлэгдсэн байгаа. За тухайн иргэнд ямар нэг хариуцлага бол тооцоогүйч Японд үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа хүмүүст энэ мэд дарамт дээрлэхэлтэд үргэлж тулгардаг гэдгээ энэ хэрэг дэгдсэний дараа нилээд чанга тод илэрхийлж байна одоо бол. За сэтгэгдлүүд нь гэсэн чинь эрүүл ухаан санаатай хүнээс бусдыг ингэж дорд үзэж дарангуулах хандлага гарахгүй ээ. Мэдрэл муутай нарцист хүн л ийм тэнэг үйлдэл хийн гэсэн байна. Энэ дутуугийн комплекс шүү дээ. Тийм штэ. Цэвэр дутуугийн комплекс. Амьдралынхаа төлөө тэмцэж байгаа хин нэг хүний аав, тийм үү? Ах, өвөө байгаа да. Бусдад хүндэтгэлтэй хандхад хүнээс уг нэг их юм шаарддаггүй штэ гэсэн маа. Тийм штэ үнэн байхгүй юу? Нэг хүний л одоо гэр бүлээ тэжээх гэж явж байгаа нэг гэр бүлийн эцэг хүн л байгаа штэ энэ чинь. Арайчтай энэ хүнийг олж хариуцлага тооцоолох гэхээр Японд угаасаа дожага гэдэг ийм ууршлалт гуйлагдаг ёс байдгийн байна штэ. Өнгөрсөн баларсан уламжлаа одоо халах цаг болжээ Япончуудаа гэсэн байна. Энэ нөгөөх нь бол яг нөгөө Япон хүний ийм нэг ёс зүйтэй зан гаргасан байгаа байхгүй тийм. За би ингээд сөхрөөд ингээд ёслчээ мөрөгчээ ингээд хил амгүй салъя гэдэг. Гэтэл нөгөөх нь болохоор өөрийгөө бүр хаан заанга ойлгох. Харин тийм. Йоо. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 25-ны баасан гарагийн 400-ийн шугаа нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Номын Unity банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонголт гэсэн уриатаагаар за мөн хүүхдийн амьд бактери бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлэн гэсэн уриатаагаар хүүхдийн Linux хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа та бүхэн амралтынхаа өдрүүдийг аятаа сайхан өнгөрүүлээрэй. Нэр манай нэвтрүүлэг битэрийн нөгөө энэ студиэс явж байгаа сүүлийн нэвтрүүлэгчтэй эх 7 хоногт бид нар нүүгээд өөр гоё чоо шинэ студиэс та бүхэндээ өрнө. Амралтын өдрүүдэд аятаа сайхан өнгөрүүлээрэй. За тэлгүй яг бид нар ингээд 5 давхраасаа 6 давхар руугаа нүүж байгаа. Тэгээд үнэхээр супер хамгийн сүүлийн үеийн тоноглолтой ширээ сандал те одоо диффузер одоо жихвч компьютер одоо өөр юу байдیں۔ Те үнэхээр супер өөр юм гэдэг шал өөр байд юм байна. Бокс оплинг гэдэг шиг юм үзүүлнэ танад. Тийм. За супер студиэдээ супер одоо ажлын байртаа болж байгаа үнэхээр баяртай. Тэгээд хамгийн сүүлийн удаа тэгээд энэ студиэсээ та бүхэндээ 400-ийн шугаа нэвтрүүлгээ хүргэлээ. Тэгээд ажлын 5 өдөр бид бүхэндээ хамт байж байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд амралтын өдрүүд ай тухтаа сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа.